За хай манайхаа. За мөн нь одоо хэдхэн минутын дараа саксны тэмцээн үүсэх учраас тэрнээс өмнө амжаад Coachella Festival Part 2 бичлэгийг яс оруулъя. Яриад явчих. Coachella Festival дээр бол энэ жил бол маш гой уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлүүдийг хүргэсэн байгаа. Тэр дундаас онцлог уран бүтээлч гэх юм бол хамгийн түрүүнд би өчтөр бичлэг үзэж байхад бол намайг жоохон байхад амьд хөгжмийн хамтлаг байдаг байсан байхгүй юу? Green Day гэдэг хамтлаг. За магадгүй зарим хүмүүсээс мэдгүй байж магадгүй 21 Guns гэдэг нэртэй дуугийн та нар хайгаад үзээрэй. Тэгээ энэ хамтлагийн манаас энэ жил дуулсан байсан. Тэгээд гослол дуучин өөрийнх нь гитар дээр маш томор Coachella гэд бичсэн байсан. За үүнээс гадна миний бүр хүүхэд насны дурсамжийг бүр сэдрэхээр бас нэг уран бүтээлч хэм байсан байхээр Missy Elliott бас энэ жил маш гоё өнгөлөг харагдчихжээ. Тэгээ бидрийг жоохон бахад Missy Elliott чинь нэлээ юм бондгор дуучин байлаа шүү дээ. Нэлээ жин хассан байсан. Чинь 54 настай хэрнээ бүр наснаасаа хамаагүй залуухан ирч хүчтэй. Тэгээ мэдээж нэг олон хит дуунуудтай учраас Kendall Jenner бүр очиж тоглолтын нас үтсэн байсан. За үүнээс гадна бас гоё уран бүтээлчид бас ирсэн байсан. Travis Scott байсан. Ciara бас өөр уран бүтээлийг хүргэсэн. Энэ жилийн Coachella дээр бол Kylie найз залуу болох жүжигчин Timothyтэй хамт ирсэн. Тэгээ хоёулаа юм сарвчтай малгайтай. Нэлээд романтик харагдчихсэн л да. Тэрнээс гадна Hailey, Justin хоёр бас ирсэн байсан. Найзуудтайгаа хамт тоглолт үзсэн. Энэ жилийн Coachella Festival дээр би өөр ингээд анх удаа нэлээд судалгаа хийж үзэж байгаа байхгүй юу? Coachella Festival дээр мэдээж ингээд олон компаниуд ингээд хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Надад нэг маркетинг үнэхээр зөвөн санагдсан. За тэр юу вэ гэхээр нарны тос. Ийм том өндөр нарны тостой. Тэндээс нь хүмүүс дуртаагаасаа ингээл нарны тосоо тусаагаал тэгэл биендээ ч юм уу нүүрэндээ ч юм уу ингээд хүрхэж болно. Coachella Festival чинь маш их юм хурц нарны доор олон цаг зогсож байгаа учраас нарны тосыг төрөх нь бол зайлшгүй шаардлагатай. Арьсаа хамгаалах үүднээс мэдээж тэр чинь хэрэгжилж үтсэн хүмүүс таалагдах юм бол дараа нь дэлгүүр оронгодоо энэний нарны тус аим гоё юм билээ гэд шууд худалдаа авалт хийх нь ойлгомжтой. Надад бол энэ үнэхээр маркетинг бол зөв санагдсан. За үүнээс гадна Coachella Festival дээр ингээл жилийн жилд нэг юм rainbow амар өндөр барилга байгаад байдаг аахгүй жилийн жилд. Тэг би харчаад 0 юм бах та. Эсвэл нэг олон мянган хүн үзэж байгаа учраас 0 нүртэл юм гоё солонгорсон юм ганган чамин юм гоё өндөр барилгатай байд юм бах та гэж бодохгүй юу. Тэгээ би хайж үзлээ. Тэгсэн чинь энэ юу вэ гэхээр Coachella Rainbow Tower юм байна. Бүр доороос нь ахуулаад ингээд тойрсоор агаад дээшээ гардаг. Тойрох хугацаанд чи хідэн давхарч явж байгааг мэдэгддэггүй гэж байгаа заяа. Ингээд өнгийн фильтртэй болохоор алхах тусам өнгөнүүд нь өөрчлөгдөд ирэхээр тэр нэг их гоё байдг юм байл та. Оройн цагаар бүр маш гоё гэрэл хасдаг учраас бүр гоё өнгө үзэмжтэй гоё харагддаг ийм цамхаг гэж ойлгож болно. Би ах 0-ын өрөө гэж бодсохгүй гэсэн чинь гүн байлээ шүү. Энэ Hypen хамтлагийн талаар бас ярих гэж бодлоо. Энэ Hypen хамтлаг тайзан дээр гарч ирэхдээ бүгдээрээ ийм джинсэн хувцастай байсан тийм үү. Тэгээд энэ нь болохоор Prada брендийн джинсэн хувцас юм байна. Тэгээ зүгээр юм джинс хувцас гэвэл амар уйдгартай харагдаж штэ. Тийм учраас 7 залууд 7 ууланд нь арай өөрөөр одоо цах нь жоохон юм савхинч гэдэг юм уу те өнгө нь арай өөрөөр. Тэгээд бүгдээрээ хар өнгийн гуталтай. Тэгээд юм урт джинс өнгөтэй. Дээгүүрээ юм зарим нь болохоор юм торгон гэх юм уу юм номин ногоон жоохон уусцсан гоё өнгөтэй тийм галзуу өнгө бол нэг байхгүй. Дээгүүр одоо шинэ сунууд дээр жишээ авъя л да. Сунууч өөрөө юм цаав цагаан арьстай. Зөөлөн төрхтэй юм cute царайтай учраас тэрэнд одоо арьсны өнгөнд нь тохируулаад тод өнгийн номин ногоонч гэдэг юм уу ногойлон чулууны өнгө гэж хэлэх юм да одоо юу гэмээр ийм ногоон өнгөтэй сонгоцсон. Тэгээ дээр нь юм гоё хатгамалтай. Энэ Hypen хамтлагийн гишүүдийн энэ дээр юм хатгамал шигтгэе нааж өгсөн надад маш гоё тийм чамин харагдуулсан гэх юм уу тэр хувцсыг бүр илүү амьд харагдуулсан. Өмд нь болохоор юм карматай. Зарим гишүүдийн өмдөн дээр нь юм гинж унжуулсан байсан. Тэр нь болохоор бас бүр гоё стилтэй харагдуулж байгаа байхгүй юу? Prada энэ Hypen хамтлаг зориулж Coachella Festival-ийн тайзан дээр хүнсэн хувцснуудыг гоё урлаж өгсөн гэж ойлгож болно. 자, 인사드리겠습니다. 오케이, 네, 인사드립니다. 원투, 네, 안녕하세요, 안녕하십니다. 밤새 진짜 오랜만이네. 오랜만인데? 우리 상하긴 했어. 네. 옛날 분이 Coachella. 네, Coachella 잘 마쳤습니다. 아직 다음 주 남게 했는데. 진짜 너무 잘했어요, 다들. 와. 다들 고생 많았어요, 진짜로. 재밌었습니다. За тэгээд тэлэн дээр нь болохоор хамтлагийн гишүүдийнх нь харах юм бол юм төмөр юм дээр нь бүгдэн дээр маш томоор Prada гэж бичсэн байлээ. За тэгээд нэг гадаад хүн өөрийнхөө Instagram хаяг дээр нэг бичлэг оруулсан байсан байхгүй. За тэрэн дээр болохоор Lisa-гийн одоо тоглолт эхлэхээс өмнө хүмүүс ингээл ил хөл байсан юм байна л да. Lisa-гийн тоглолт эхлэх мөчөд гэсэн чинь пик хүмүүс байгаа байхгүй. Маш их хүмүүс before after тийм бичлэг оруулсан байсан. Тэгээд би тэрийг харчаад вау, Lisa бол үнэхээр дэлхийн супер од юм байна гэдэг бол тэр бичлэгийг хараад шууд мэдэрсэн. Лиза мэдээж тоглолтуудыг бас үзэж байгаа штэ. Дээгүүр ийм хар топ хевлисгээ гаргасан. Тэгээ ийм урт
хар цамц өмссөн байсан. Топ гэх юм уу. Тэгээд хар өмдтэй байсан байхгүй юу? Үсээ задгаа тавьсан үсний өнгө мөнгийг хараад би гин бодохгүй. За зин Лиза яг ийм дүр төрхтэй, яг ийм стил имижтэй, өмнө нь яг ийм хувцастай байсан да Coachella дээр гэд би хайгаад үзсэн чинь миний бодсон яг үнэн байсан. Coachella-гийн 2023 онд Лиза яг ийм үстэй, тэг хар топтой, хар өмдтэй байсан. Та нар энийг анзаарсан уу? Хэрэг та нар анзаарсан бол бичээрэй. Би лав дээрийг харчаад энэ чинь 2 жилийн өмнөх хувцас шүү дээ гэж бодсон. За тэгээ үүнээс гадна болохоор Loop гэдэг нэг брэнд байдаг юм байна. Энэ жил Coachella-тай хамтраад тэр нь юу вэ гэсэн чинь би энэ одоо чихвч болохоор нь дуу хөгжим сонсдог чихвч юм болоо гэсэн чинь үгүй юм байна. Энэ болохоор дуу тусгаарлагч чихвч юм байна. Тэгээ би гайхгүй хүүшээ ямар сони энэ чинь амт хөгжмийн фестивал дээр очиж яагаад ингэж дуу тусгаарлагч чихвч гаргаж байгаа юм бол ялангуяа Coachella-тай бүр аль биесаар ингээд хамтраад гаргаж байгаа юм бол гэд бодохгүй юу. Маш олон тайзууд байгаа учраас тэндээс ч нэг дуу гараад, эндээс ч нэг дуу гараад 120-оос 125 мянган хүн зөвхөн нэг өдөрт цуглардаг хэр чинь дуу чинь их байгаа штэ тий. Хаяач гэсэн чихээ амраахын тулд тэр дуу тусгаарлагч чихвч бас айгүйх борлуулалттай байдгийн байна л да. За үүнээс гадна болохоор Postmates гэдэг нэг юм цүнх үрц хүмүүс яваадсан байхгүй юу. Ижлэх хувцастай тэгээ би энэ бас юу юм болоо гэд хайсан чинь Coachella фестивал дээр байгаа VIP хүмүүс зориулсан пицца хүргэлт юм байна. Хөрх мөгөөс тээ. За тэгээ өөр болохоор Coachella зураг авахуулах тийм спот те газрууд бол зөндөө байт юм лээ. Маш том юм гоё цэцэгтэй. Тэгээ оройн болохоор маш гоё өнгөнгийн гэрэл хасдаг. Тэгээ нэг болохоор ийм шохоо шиг заа ингээд өрөөр тавьсан. Яг энэ наранд болохоор нэг юм зэвхий юм шохоо шиг те пастелийн завсрын өнгөтэй нэг юмнууд ингээд барилгууд байгаа байхгүй юу? Оройн цагаар болохоор маш тод өнгийн гэрэл хасцсан. Тэнд хүмүүс бас айгүйх зураг даруулдаг юм байна. Мэдээж нөгөө Coachella фестивал учраас маш том алсын харагчтай байх нь бол ойлгомжтой. За тэгээд Jenny гэрээ. За Jenny-тэй холбоотой look дээр нь гэх юм бол Jenny юм улаан топ, улаан шорттой байсан. Тэрийг ерөөсөө солиогүй. Гадуурх хувцас солиод байсан. Надад бол энэ Jenny-гийн энэ хідэн look-уд бол их гоё байсан. Надад ухаалаг, тэгээд цаг хойцсон. Тэгээд 50 минутын үзүүлбэр үзүүлсэн учраас ерөөсөө тэр хооронд те хувцас сольж ингэж ядрахгүйгээр маш ухаалагаар гаднахаал солиод байдаг нь бас зөв юм болов гэж бодсон. За тэгэл хүсвэл Coachella фестивалтай холбоотой part 3-ыг бас оруулж болно шүү. Тэгээ part 1-ийн доор айгүй олон хүмүүс part 2-ыг оруулаарай гэсэн учраас цаг хадгалгүйгээр өчигдөр оруулсан бичлэгийн араас өнөөдөр шуурхаагаар бичлэгээ ингээ оруулж байгаа юм шүү. Хэрвээ part 3-ыг хүсэх юм бол бас доор комент хэсгээр part 3 гэж бичээрэй. Эсвэл өөр бичлэг үзмээр байна уу? Өөрхөн санал сэтгэлдээ бас бичиж болно. За тэгээ өнөөдөр бичлэгтээ хамт байсан бүгдэнд баярлалаа. Дараагийн сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Баяр таа.